Одоо хамгийн гол нь ямар ч хүч хэрэглэлгүйгээр та бусад хүмүүст нөлөөлж үйл хөдлөлийг нь удирддаг болохыг хүсэж байна уу? Жишээ нь одоо санал хураалт боллоо гэхэд бүх хүмүүс л таныг дэмждэг болохоор та ямар нэгэн зүйл зарлаа гэхэд бүхий л хүмүүс зөвхөн танаас худалдан авалт хийдэг. За эсвэл бүр бүх хүмүүс танд дуртай болж таалагддаг болохыг хүсэж байна уу? Тэгвэл өнөөдрийн бичлэг дээр нөлөөлөл ном дээр үндэслээд бусад хүмүүсийг хүснээрээ удирдах сэтгэлзүйн 6 аргыг танилцуулах болно. Энэ 6 аргыг энгийн хэрнээ ид шидтэй юм шиг нөлөө үзүүлдэг 6 товчлуурын арга эсвэл 6 унтраалгын арга гэж нэрлэдэг. Яагаад унтраалга товчлуур гэж нэрлэж байна гэхээр бид нэр унтраалга дээр дарах юм бол шууд гэрэл асдаг, дахиад нэг дарах юм бол шууд гэрэл унтардаг. Шууд хариу үйлдэл үзүүлдэг. Хариу үйлдэл нь тогтоогдчихсан байдаг. Унтраалга дээр дарлаа, гэрэл асдаг. Яг энэ шиг нөлөө үзүүлдэг учраас 6 товчлуурын арга гэж нэрлэдэг. Та энэ аргыг хэрэглэх юм бол нөгөө хүний чинь гаргах хариу үйлдэл нь тодорхой байдаг бөгөөд бүхий л хүн дээр яг адилхан үйлчилдэг. Энэ 6 арга нь хэрхэн ажилдаг талаар нөлөөлөл ном дээр амтнаар жишээ аван тайлбарсан байдаг. Жишээ нь бидний сайн мэдих цацагт хэрүүл гэдэг амтан дээр 1974 онд маш сонирхолтой нэгэн судалгаа хийсэн байдаг. Цацагт хэрүүл гэж амтан байглаасаа өмхий хүрэн гэж амтан үздэггүй юм байна. Яг л муур хулган хоёр шиг цацагт хэрүүл өмхий хүрэн харах юм бол ойролдог, дайрдаг, давшилдаг. Гэхдээ цацагт хэрүүл гэж амтан нь өөрөх нь дэгдээх нь жив гэсэн чимээ гарах юм бол цацагт хэрүүл шууд очоод дэгдээхээдээ хоол өгдөг, түүнийг хамгаалдаг байгаа. Тэгэхээр цацагт хэрүүлийн генэнд нь өөрөө өмхий хүрэнг харах юм бол шууд дайрдаг, харин дэгдэхэн жив гэсэн чимээ гарах юм бол очиж хайрладаг гэсэн тэр зүйл нь генэнд нь бүр бичигдсэн байгаа гэсэн үг шүү дээ, тий. Харин эрдэмтэд энийг нь маш сонирхолтой судалгаа хийсэн нь хэрвээ өмхий хүрэн тэр үзэж чаддаггүй амтан нь яг дэгдэхээтэй адилхан жив гэсэн чимээ гаргавал цацагт хэрүүл ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдгийг судалсан байдаг. Тэгсэн чинь эхлээд эрдэмтэд зүгээр хиймэл чихмэл өмхий хүрэнгийн чихмэл бүтээгээд цацагт хэрүүл рүү явуулсан чинь цацагт хэрүүл нь яг байгалийнхаа одоо өөрхөн арын шингийн дагуу өмхий хүрэн л бол дайрсан байдаг. Харин тэр өмхий өрнгийн чихмэлдээ яг тэр цацагт хэрүүлийн дэгдэхээтэй адилхан жив гэсэн дууг суулгуулад тэр чихмэлийг нь явуулсан чинь хамгийн сонирхолтой нөгөө цацагт хэрүүл нь өмхий хүрэнгийн чихмэлийг тэрвэрч эхэлсэн. Хоол өгж эхэлсэн. Тэгэхээр тэр цацагт хэрүүлийн генэнд нь жив гэсэн чимээ гаргах юм бол тэр нь өөрөх нь дэгдэхээ биш байсан ч гэсэн шууд хайрладаг гэсэн. Тэгээ өнөөдрийн бичлэг дээр ярих энэ 6 арга маань яг үүнтэй адилхан үйлчилдэг. Цацагт хэрүүл өмхий хүрээнд дургүй байсан ч гэсэн өмхий хүрэн нь цацагт хэрүүлийн дуртай жив гэсэн авиа гаргаснараа хайрлагдж байгаатай яг адилхан хүмүүсийн сэтгэл зүйд ч гэсэн маш олон тийм товчлуур, тийм аргууд байдгаас хамгийн түгээмэл, хамгийн үр дүнтэй ашиглагдаг батлагдсан 6 аргыг нөлөөлөл ном дээр бичсэн байна. Нэгдүгээр товчлуур нь харилцан туслах гэсэн товчлуур. За мэдээж хүн болвол бид нэр одоо арайч амтэн шиг тий одоо цацагт хэрүүл болвол жив гэж дуу гаргасныхаа төлөө өмхий хүрэг очиод хэвэрсэн гэж штэ. Хүн арайч бас тэгж хариу үйлдэл үзүүлдэггүй. Гэхдээ бидний тарих бараг л тиймэрхүү төстэй үйлчлэлийг хийж идэг. Бидний тархинд баг байхаас маань юу гэж сургасан бэ? Яг тэрний дагуу ажиллаж идэг. Жишээ нь харилцан туслах гэдэг товчлуур бол бид нарыг хүүхэд байхаас эхлээд одоо аягны хариу өдөртөө гэдэг шиг хин нэгэн хүн чамд тус хүргэсэн бол буцаагаад чи хүнд туслах ёстой гэж бидний тархинд суулгасан байдаг. Тийм болохоор бид нэр автоматар хин нэгэн хүнээс тусламж авах юм бол буцаагаад нөгөө хүндээ заавал хариу тус хүрэгчээдэг. Хэрвээ хариу тус хүрэхгүй байх юм бол өөрөө өөртөө дотроо гимшдэг. За бусад хүмүүс ч гэсэн хүний тус мэдээдгүй гэж тэр хүнийг буруугаар одоо дүгнжийдэг. Тийм учраас бид нэр хин нэгэн хүнээс тусламж авах юм бол нөгөө хүнийхээ дараагийн гуйлт нь надад тус хүргэсэн хүнд ч юм уу, надад бэлэг өгсөн хүнд ч юм уу тий тэр хүндээ буцаагаад үгүй гэж хэлж чаддаггүй. Тийм учраас эхний дөрвөн болвол та бусад хүнээр одоо хүсэж байгаа зүйлээ хийлгэхийн тулд тий хүсэлт нөгөө хүндээ тавихын тулд жишээ нь та одоо сонгуульд өөрийгөө дэмжээрэй ч юм уу аль эсвэл та хүссэн бараагаа нөгөө хүндээ зарахын тулд эхлээд маш жижигхэн тэр хүнд тусламж хүргэх ёстой гэсэн. Заавал туслах шаардлагагүй. Тусалж болно. Эсвэл та бэлэг өгч болно. Ямар нэгэн бэлэг. За энийг бол бүр судалгаагаар баталсан байгаа. Жишээ нь ингээд нэг юм сургалт зохион байгуулсан байхгүй. Тэгээд сургалтанд бол энэ тэндээс танихгүй хүмүүс очиж суусан байгаа. Тэгээд тэр сургалтын дээр туршилтын багийнхан туршилтын хүн нь гараад нэг лаз кола авчираад хажуудлынхаа хүнд өгсөн. Зүгээр л тэгрийн хүндээ өгөхдөө би чамд зориулж бэлэг болгож авлаа биш. Зүгээр гадаа үнгүй кола тарааж ахын танд бас нэгийг авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр зүгээр гадаа үнгүй тарааж исэн юмнаас танд нэгийг авчихлаа гэдэг чинь уул нөгөө хүний хувьд бол тийм том дарамт биш шүү дээ, тий. Тийм томч бэлэг биш, бас тэр хүнд зориулаад тэгж мөнгөөрөө ч аваагүй зүгээр бэлгэнд авсан юмыг л танд өгч гинэ гэж хэлж байгаа учраас нөгөө хүндээ дарамтгүй. Тийм байтал туршилтын багийнхан тэгж кола өгснөхийн дараа нөгөө туршилтын хүн нь би ингээд нэг суглаа зарж байгаамаа та энэ суглаанаас авахгүй гэж хэлэхэд одоо тэгж кола
өгөлгүйгээр шууд сугалтаагаа зарснаас 2 дахин их борлуулалтыг хийж чадсан. Тэгэхээр ерөөсөө бидний биеийн генд маань энэ хүн надад ямар нэгэн зүйл өгсөн л бол заавал би буцаага тэр хүнд ямар нэгэн зүйл өгөх ёстой гэдэг нь бүр бичигдчихсэн байдаг. Тэгээ энэ харилцан туслах гэдэг энэ зарчим бол бүр үнэхээр 100% ажилт юм а гэдгийг нөлөөлөл ном дээр маш олон судалгаа туршилтуудаар дамжуулаад баталсан байсан. За тэгээд бас ингэж төрүүлээд та өөрөө ямар нэгэн зүйл өгөхөөс өөрөөр бас буулт хийх замаар та бас нөгөө хүнийг хүсэлтэд биелүүлэх боломжтой. Бид нөгөө хүн надад тус хүрэх юм бол би бас заавал тус хүргэх ёстой гэдэгтээ яг адилхан одоо ямар нэгэн тохиролцоо хийж яхад ч юм уу ямар нэгэн ярианд тэр хүн эхлээд өөрөө буулт хийх юм бол нөгөө хүн нь бас заавал буулт хийх гэдэг. За тэгээд энийг бол хүмүүс бас ингэж ашигладаг гэсэн мэлээ ном дээр тайлбарлахтаа болохоор жишээ нь одоо та ингэж бодъё л да тий та өөрийнхөө хүүхдийг одоо ингэж нэг дүүгээрээ харуулчихлаа гэж одоо нэг өдөр хүүхдээ дүүгээрээ харуулах гад та гуйжилаа. Тэгвэл та шууд очил манай хүүхдийг нэг өдөр хараад өгөөч гэж гуйх юм бол зөвшөөрөхгүй байх магадлал маш өндөр юм байна. Харин үүний эсрэгээр та буулт хийх аргыг ашиглахтаа болохоор ингэж ашиглаж болно гэсэн. Дүү дээр очиод хүүхд дүүгээсээ гуйна гэсэн. Манай хүүхдийг зуны амралтаараа 3 сарын турш хараад өгөөч гэж гуй. Тэгвэл мэдээж дүү чинь үгүй гэж хэлнэ. Та тэгтээ гуйна. 3 сар штэ хараад өгчгөлдөө гэлгүй мэдээж үгүй гэж хэлнэ. Тэгвэл үүнийхэн дараа тэгвэл та ингэж хэлнэ гэсэн үг. За 3 сар чи харж чадахгүй мүү? За ойлголоо. Гэтэ ядаж тэгвэл өнөөдөр л хараад өгчдөх үү? 3 сар харж өгөхгүй гэж болно. Гэтэ өнөөдөр л хараад өгчдөх үү гэж хэлэх юм бол нөгөө дүү чин танд эхлээд үгүйгээ хэлчихсэн ч гэсэн та өөрөө за 3 сар гэсэн ихний хүсэлтээсээ бүр хамаагүй амархан хүсэлт буюу нэг өдөр дээрэс нь та өөрөө 3 сар гэж гуйжсэн ч гэсэн нөгөө хүн нь үгүй гэж хэлэхээр та өөрөө төрүүлээд буулт хийсэн учраас энэ хүн та төрүүлж ихэд буулт хийж хаад энэ хүн дахиад үгүй гэж хэлэх боломжгүй учраас хоёр дахь хүсэлтийг нь зөвшөөрж идэг. Тийм учраас бас та өөрөө хүсэлтэд тавихтаа нөгөө хүндээ зөвшөөрүүлэхэд бол хамаагүй том хүсэлтийг эхэлж хэлээд өөрөө буулт хийнэ гэсэн. За миний энэ хүсэлтийг сонсгоод ядаж энэ хүсэлтийг минь сонсоод өгөөч тээ. Ядаж гэж та өөр ингэж би чамааг бодоод чамд бууж өгөөд би ингэж хүсэлтэд багсгаж байна гэдгийг өөрөө илэрхийлэх хэрэгтэй гэсэн. Энэ бол нэгдүгээр товчлоо. За хоёр дахь товчлуур бол тууштай байдал гэсэн товчлуураага бид нэр хүүхэд байхаас ахуулаад бас л хэлсэн үгэндээ эзэн байх хэрэгтэй. Заавал заавэ, үгүй бол үгүй ээ. Өөрхөн хэлсэн үг байр суурьндаа үнэнч бэ гэж бидний тархинд суулгачсан байдаг. Үүнээс болоод бид нэр ямарваа нэгэн зүйлд хэрвээ дуртай гэж хэлэх юм бол түүнд дуртай байх шалтгауудыг тархи маань хайж идэг. Ямар нэгэн шийдвэрийг гаргах юм бол тэр шийдвэртээ дахиж эргэлзэхээс илүүгээр тархи маань тэр шийдвэрээ батлах шалтгаануудыг хайдаг юм байна. Хэрвээ дургүйгээ хэлчих юм бол дургүй байх шалтгаануудыг хайгаал явчихдаг гэсэн шийдвэр гаргасны дараа ингэж ажилт юм байна л да. Тэгэд энэ аргыг болохоор бас ингэж бусад хүнийг хөдөлгөختөө ашиглах боломжтой юм гинэ. За жишээ нь энэ аргыг бүр супер ашигласан жишээ гэх юм бол Солонгосын дайны үед хятадууд Америк цэргүүд дээр ашиглаж ирсэн юм байлээ. Хятад хүмүүс одоо Америкийн цэргүүдийг олцолж авсан тэр олцны цэргүүд дээр энэ аргыг ашиглаж ирсэн. Яаж ашиглаж ирсэн бэ гэхээр одоо шууд эхлээд тэр Америк цэргүүдээс хятад олвол супер одоо Америкууд бол новш ч юм уу тиймэрхүү юм хилүүлнэ гэх юм бол хизэж хилүүлж чадахгүй шүү дээ. Яаж ч цоцсон, яаж ч тамсан тэр Америк цэргүүд бол маш сайн бэлтгэгдсэн цэргүүд байгаа учраас яаж ч цоцсон тэгж хэлэхгүй. Тэгтэл энэ тууштай байдлын аргыг тэр хятад цэргүүд болохоор сэтгэл зүйн дайралт хийж тэр цэргүүд дээр ашигласан байгаа. Яаж ашигласан бэ гэхээр эхлээд жижигээс том руу гэдэг арга. Энэ арга бол эхлээд жижигхэн зүйлийг зөвшөөрүүлчихнэ гэсэн. Хэрвээ жижигхэн зүйлийг зөвшөөрүүлж чадах юм бол тэрэн дээр нэмэл томсгоод идэг арга гэсэн. Жишээ нь хятадууд яаж ашигласан бэ гэхээр Америк цэргүүдийг хамгийн түрүүнд хэлүүлсэн зүйл нь гэх юм бол Америк гэхдээ арайч 100% төгс орн биш үстэй. Мэдээч ямар ч орн байсан 100% төгсөн гэж байхгүй шүү дээ. Бид нар ч гэсэн одоо Монголд маш их хайртай байсан ч гэсэн Монгол 100% төгс биш үстэй гэж хэлэх юм бол мэдээч тийм ээ 100% бол төгс бишээ гэн төгсөн гэж байхгүй шүү дээ. Яг тийм учраас яг энэ аргыг ашиглаад хятадууд эхлээд Америк цэргүүдээр Америкч нь 100% төгс биш үстэй гэж эхлээд хэлүүлдэг. Тэгвэл нөгөөдөл нь 100% төгс бишээ гэж хэлчих юм бол гэхдээ яагаад төгс биш юм бэ гэж асуудаг. Тэнгүүд нөгөө тархи маань эхлээд би төгс биш гэж хэлчихсэн учраас ямар тааж Америкийн нэг сул талыг хэлэх ёстой гэсэн үг шүү дээ. Энэ мэтчлэнгээр ингээд энийг томруулаад байдаг гэсэн. Тэнгүүд нөгөө хятад цэргүүд нь Америк яагаад төгс биш юм бэ гэдгийг бүр ингээд маш олон зүйлсүүдийг хэлүүлээд байдаг. Өөр юу вэ гэж хэлүүлээд байдаг. Хэлүүлсэн бүх зүйлийг нь бүгдийг нь өөрхөн гараар бичүүлдэг. Тэгээд бүр тэрийг нь дахиад уншуулдаг. Бусад бүр Америк цэргүүдэд нь хүртэл Америк ч төгс биш юм шүү. Энэ цэрэг ингэж хэлж штэ гэд уншуулж идэг. Тэгэнгүүт нь бусад Америк цэрэг нь чи яагаад Америка муулж байгаа юм бэ? Чи бол урагч ч юм уу те? Чи бол ингээ бууны нохоо ч юм уу тэгэж хэлэх юм бол нөгөө хүн нь бүр л
одоо тэр бууны нохоо, урагч гэж хэлсэн үгэнд нь таарсан үйлдэл гаргаад бүр л Америк бүр төгс биш гэсэн итгэл үнэмшилтэд бүр автчихээд юм байна. Тэгэхээр энэ даргыг бид нэр яаж ашиглах вэ гэхээр та өөрөө бусад хүний хүссэн зүйлээ хийлгэж бусад хүнд нөлөөлөхдөө шууд л өөрийнхөө хүсэлтийг хийж болохгүй гэсэн. Эхлээд нөгөө хүнээрээ жоохон тэр өөрийнхөө хүсэлттэй холбоотой зүйлсийг тийм гэж хэлүүлэх ёстой гэсэн. За жишээ нь одоо та хандив цоглуулж байгаа хүн тэгээд нөгөө хүнээрээ их хандив өгөхийг хүсэж байгаа. Тэгвэл та шууд л манай байгууллагт хандив өгөөч гэж хэлэх юм бол их шууд татгалзах магадлал өндөр. Харин эсвэргээрээ та нөгөө хүнээрээ хандиваа өгүүлэхийн тулд нөгөө хүндээ та одоо нийгмийн сайн сайхан санаа зовдөг хүн биз дээ. Өөртөө байгаагаасаа жоохныг ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө хуваалцдаг хүмүүсийг та юу гэж боддог вэ гэж асууж болно тий. Тэгэх юм бол нийгмийн сайн сайхны төлөө өөртөө байгаасаа жоохныг ч гэсэн хуваалцдаг хүнийг мэдээж л сайн хүн гэж бодно, тэгэх хэрэгтэй гэж бодно гэх мэтчлэнгээр тэр бол зөв гэдэг талаар нөгөө хүн чинь баахан ярьчихна гэсэн. Ингэж баахан ярьсныхаа дараа нөгөө хүн чинь хүнээсээ та хандив өгөх юм бол тэр хүн чинь нөгөө тууштай байдлын зарчмын дагуу өөрөө баахан тэр нь зөв гэж хэлснийхаа дараа татгалцахад хэцүү болж эхэлнэ гэсэн. Тийм учраас та эхлээд ямар хүсэл тавих чинь нөгөө хүнд чинь тууштай байдал гэсэн зарчим үйлчлэх учраас хүсэл тавихдаа шууд хүсэлтэд хэлэлгүйгээр тэр хүсэлтэйгээ холбоотой зүйлийг маш их ярьж нөгөө хүнээр тийм жижигээс нь ахуулаад жижигээс нь том руу тий одоо Америк цэрэг бүр тэгэж бэлтгэгдчихсэн ямар ч зодуурыг даахаар болчихсон тийм бэлтгэгдсэн цэрэг хүртэл сүултээ Америк ч нэрэл жоох онцгой улс юм шүү. Энэ хятад ч бас коммунист ч бүр гайгүй юм шүү гэж бодох хэмжээнд жижигээс том руу гэсэн зарчмыг ашигласан байж тээ. Үүнтэй адилхан та маш жижигээс ахуулаад нөгөө хүнийгээ маш олон тийм гэж хэлүүлснийхаа дараа яг тэр хүн тийм гэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн тэр үед нь хүсэлтэд илэрхийлэх хэрэгтэй. Ягаад гэвэл хүн өөрөө нэг тийм гээ хэлчихсэн бол тиймээрээ л байж байгаа. Тархин тэгж ажиллаж байгаа. Тийм болохоор шууд хүсэлтэд бас илэрхийлж болохгүй байх нэ. Тэгэхээр хоёр дахь товчлуур бол тууштай байдлын товчлуур байгаа. За гурав дахь товчлуур нь бол бусдын батламж гэдэг товчлуур байгаа. Бусдын батламж гэхээр бид нар ямарваа нэгэн үйлдэл хийхдээ өөртөөгөө адилхан насны ч юм уу, адилхан хүүсний ч юм уу хүмүүсийг харж идэм юм. Ер нь бол хүмүүсийг дуурайдаг гэсэн. Бид нэр шийдвэр гаргахдаа одоо би эмэгтэй хүн байлаа гэхэд одоо миний насны эмэгтэй хүмүүс яаж шийдвэр гаргаж гин, яаж бие авч явж гин, юу суралцж гин ч юм уу тэрийг хараад шийдвэрээ гаргах юм байл та. За жишээ нь энэ бусдын батламжийн нэг сонирхолтой жишээ гэх юм бол номын зохиолчийн нөгөө нэг Америк хүн шүү дээ номын зохиолч маань. Тэгээд Америкууд бол ингээ хашаан дотроо тийм том усан бассейн ихтэй байд юм байл та. Тэгээд хамгийн харамсалтай нөгөө нэг эцэг эхчүүд нь гэртээ байхгүй үед хүүхдүүд нь бассейнд ороод живэх тийм аюул одоо их байд юм байна. Тийм тохиолдлууд их байдаг гинэ. Тэгээд номын зохиолч маань айгаад нөгөө 3 настай хүүхдээ сэлж сурах гад ийм хамгаалтын юмгүйгээр өөрөө одоо эцэг хэн гэртээ байхгүйсэн ч гэсэн хүүхэд ус руу орох юм бол өөрөө сэлээд гаргаж ирж чаддаг болохын тулд сэлж сурах гад маш их зааж өгсөн. Тэгээд хүүхдний нөгөө хамгаалтынхаа юу гэдэг үлээд нэг юм хамгаалтын юм байдаг шүү дээ. Тэр хамгаалтынхаа зүйлийг тэрийг авч хаяад өөрөө сэлэх дасгалаа хий гэсэн боловч хүүхэд нь ерөөсөө тэрнээсээ салахгүй байсан. Тэгээд нөгөө аав нь өөрөө намын зохиолч маань өөрөө янз бүрээр сэлж үзүүлээл чи чаднаа гэсэн ч гэсэн хүүхэд нь ерөөсөө үйлчлэхгүйсэн. Тэгээд аав нь бүр болохоо агаад усан сэлтийн багш авчирсан. Тэгээд багш авчирсан ч гэсэн нөгөө хүүхэд нь ерөөсөө үйлчлээгүй юм гинэ өөрх нь хүүд нь. Тэгсэн чинь нэг өдөр хүүгийнхаа сургуульд очисон чинь хүү нөгөө тийм хамгаалтын юмгүйгээр өөрөө сэлж ин гинэ. Тэгээд аав нь гайхаад хүүе чи чинь чадчих штэ чи яагаад энэ хамгаалтын аймыг тайлцсан бэ гэдээ асуусан чинь Томи надтай адилхан 3 настай. Тэгсэн ирнэ Томи хамгаалтын хэрэгсэлгүйгээр сэлж чадсан. Тэгэхээр Томи чадж байгаа юм чинь би ч гэсэн чадна гэсэн үг гэж хүүн хариулсан 3 настай хүн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нэр ингээл бусад хүмүүс биднэрт нөлөөлдөг гэдэг ч гэсэн яг ямар хүмүүс нөлөөлдөг вэ гэхээр өөртөө адилхан хүмүүс л нөлөөлж идэг. Тэгэхээр та бусад хүнийг одоо хүснээрээ хөдлөхийг хүсэх юм бол би ингэж штэ эсвэл ерөнхийлөгч ингэж штэ тэр алдартай тамирчин ингэж штэ гэж хэллээгээд нөгөө хүнд үйлчлэхгүй гэсэн. Харин эсвэргээрээ та хинд нөлөөлөхийг хүсэж чинь тэр хүнтэй чинь яг адилхан насны ч юм уу адилхан хүсний ч юм уу яг адилхан амьдралтай хүн нь таны хүсэж байгаа зүйлийг ингэж хийж штэ гэдгийг та харуулах юм уу үзүүлэх юм уу сонсуулах юм бол тэр хүмүүст нөлөөлнө гэсэн. Тэгээд энэ өөртөө адилхан хүн л зөвхөн өөрт нь нөлөөлдөм байна гэдгийг судалгаагаар баталсан учраас одоо реклам сурчлагаан дээр харах юм бол дээр үед бол хөвчлэн нөгөө нэг юм айгу од хүмүүсийг ч юм уу тийм алдартай хүмүүсийг реклам тоглоулдаг байсан бол сүүлийн үеийн реклам зүгээр энгийн хүнийг реклам тоглоулах нь ихсэн юм байна. Яагаад гэвэл энгийн нэг жирийн надад бол тийм амар супер модель гэдгээс илүүгээр зүгээр манай хүш айлын хүний үйлдэл надад нөлөөлнө гэсэн. За дөрөв дэх товчлуур бол таалагдах гэдэг товчлуур байгаа. Энэ бол бид нар бүгдээрээ мэддэг. Бид нар угаасаа л өөртөө таалагдсан хүнийхээ хүсэлтийг илүү сонсдог. Таалагдсан хүн маань юм гуйх юм бол илүү их биелүүлж өгдөг тийм ээ. За гэхдээ тэгвэл ямар хүмүүс хүнд таалагддаг вэ гэдгийг нөлөөлөл ном дээр судлаж бичсэн байна. Нэгдүгээрт бол мэдээж
царайлаг хүмүүс бусдад таалагддаг гинэ. Бидний тархин дотор үнэтэй зүйл чанартай гэсэн код үт юм л да. Ямар нэг зүйл үнэтэй байх юм бол энэ айгүй чанартай юм байна л да. Хямдхан байх юм бол энэ чанаргүй муу юм байна л да гэсэн код байдаг. Яг үүнтэй адилхан царайлаг байх юм бол илүү ухаантай гэсэн код бас үйлчилж идэг гинэ. Тийм учраас ажлын ярилцлаганд ч юм уу илүү царайлаг хүмүүс ч гэсэн тэнцэх магадлал өндөр байд юм байна. Маш гонигтай ч юм уу гэмээр ч гэсэн энэ нугасаа судалгаагаар батлагдчихсан гинэ. Бид нэг хүлээн зөвшөөрөөгүй. Нийгэмд бол илүү царайлаг байх юм бол илүү их давуу эрхийг эдэлдэг гэдгийг баталсан байна. За тэгэхээр нэгт бол царайлаг байх юм бол илүү таалагддаг юм байна. Хоёрт нь төстөө байдал бас таалагдчихэдэг. Одоо нэг нь утгийнх ч юм уу те. Би адилхан сэлэнгийнх юм биш үү ч гэдэг юм уу те. Эсвэл би адилхан сакс тоглох дуртай штэ. Эсвэл би адилхан мантун бодон дуртай штэ ч гэдэг юм уу те. Ямар нэгэн өөртөөгөө бид нэр төстөө шинж чанартай хүмүүсийн хүсэлтийг бас биелүүлэх магадлалтай байдаг. Тийм учраас одоо борлуулагч нар жишээ нь нөгөө хүнтэйгээ адилхан байх гэж үздэг. Жишээ нь одоо худалдан авахч би зарим үнд дуртай гэх юм бол борлуулагч нь би ч гэсэн зарим үнд дуртай ч гэдэг юм уу те. Энэ мэтчлэнгээр ингэж төстөө байдлыг бий болгохыг хүсэж байдаг. Яагаад гэвэл төстөө хүмүүстэй бид нэр илүү төстөөнийхөө хүслийг биелүүлдэг. За өөр бас таалагдах арга гэх юм бол магтаал. Хүссэн хүсээгүй хин нэгэн хүн таныг магтах юм бол тэр хүн танд таалагдаж эхэлнэ. Тэр хүн танд таалагдсанараа тэр хүний хүсэлтийг та сонсох магадлалтай байдаг. Тийм учраас бас бусад хүнийг магтах нь өөрийнхөө хүсэлтийг нөгөө хүнээрээ биелүүлэх боломжийг өндөрсөгдөг байна. За мөн дээрэс нь энэ бас маш сонирхолтой юм лээ. Нэг баг болох. Бид нэг баг л гэж хэлэх юм бол хүн шууд л өөрийнхөө багийн хүнийг дэмждэг. За зүгээр жишээ аваад үзэл та тий энэ өрөөнд дотор ингээд 10 хүн байна гэж бодъё л та тий. Тийм бол танд 5 хүнийг нэг баг болгоод би бас нэг 5 хүнийг ингээд нэг баг болгоо хуваагаад авчлаа гэж бодъё. Ингээд хуваагаад баг болгочих юм бол өөрийн бэлгүү шууд өөрийнхөө хүмүүсийг өөрийнхөө багийн хүмүүсийг манай багийнхан илүү танаа багийнхан яа гэж бидний тарих ажиллаж идэг. Тийм учраас бид нар бусдад таалагдахын тулд бид нар чинь нэг баг штэ. Хоёулаа чинь нэг тал штэ гэх юм бол нөгөө хүн маань шууд таны сайн давуу талуудыг харж сул талуудыг чинь үл тоож эхэлнэ гэсэн. Тийм учраас нөгөө хүндээ таалагдахын тулд бид бол нэг баг гэсэн мэдрэмжийг өгөх хэрэгтэй ахнэ. За мөн дээрэс нь бид нэр таалагдах тал дээр хоёр эмийг ингэж холбоц цээжилж идэг. Хоёр эмийг холбоод явчихдаг. Одоо жишээ нь ингээд дайны үед бол тий дайны үед одоо манайх ялж гинэ гэсэн мэдээг авчрах юм бол хүмүүс бүгдээрээ тэр элчийг дайны мэдээг авчирсан элчийг хайрлж идэг. Харин нөгөө дайны мэдээ авчирж байгаа элч нь манайх ялагдлаа гэх юм бол хүмүүс бараг тэр элчийг цаазаар авах хэмжээнд юм болдог байсан юм байна дээр үед. Тэгэхээр бид нэр өөрсдөө нөгөө хүнээс үл хамааран нөгөө хүн маань ямар мэдээ авчирч чинь сайн мэдээ авчирж ивэл энэ хүнийг сайн хүн ч юм уу муу мэдээ авчирвал муу хүн ч гэдэг юм уу тэгээд нэг юмтай ингээд холбоод цээжилчтэй юм байна. Тийм болохоор энийг ашиглахдаа бид нэр одоо нөгөө хүнийхээ дуртай зүйлтэй өөрийгөө холбож болно гэсэн үг. Холбоод ингээ хоёр юмыг холбоо цээжилчдэг учраас. За жишээ нь одоо ингээд одоо үнэтэй машины рекламын дээр аюу гоё бийтэй юм модель эмэгтэйчүүд байдаг гинэ. Уул нь машин зарж байгаа байтал ягаад модель эмэгтэй байгаа юм болоо гэхээр залуучууд гоё бийтэй гоё эмэгтэй дуртай байдаг учраас машин зарж байгаа хүмүүс модельийг рекламад тоглуулдаг. Тэгхийн бол хүн өөрөө тэр гоё бийтэй эмэгтэйг нь харахтаа тэр машиныг илүү сайхан гэж харж байдаг. Тэгээд ингээ холбох зарчмыг ингэж ашигладаг юм байна. Тийм учраас та нөлөөлөхийг хүсэж байгаа хүн чинь юунд дуртай юм тэр зүйлийг нь өөртөөгөө холбож нөгөө хүндээ ойлгуулах юм бол бас сайхан сэтгэлдэл төрүүлээд өөрөө та таалагдах боломжтой. Таалагдах юм бол таны хүсдгийг нөгөө хүн биелүүлэх магадлал маш их хэмжээгээр өсөх нэ. За үүний дараа 5 дахь товчлуур бол хүн өөрөө эрх мэдэлтэй хүмүүст шууд дуугүй захирагдчихэдэг. Жишээ нь би танд одоо энэ эмийг уугаараа гэж хэллээгээд нэг эм өглөө гэж бодъё. Тэгхийн бол та уухгүй. Харин эмч хүн энэ эмийг уугаараа гэж хэлэх юм бол та ууна. Ягаад гэвэл эмч учраас үнэн юм хэлж байгаа. Дарга учраас зөв юм хэлж байгаа. Профессор, доктор юм чин үний юм хэлж байгаа. Тийм учраас энэ хүний үгэнд орсон биднэрт хэрэгтэй гэсэн юм бидний тархинд суулгагдчихсан байт юм байна. Тийм учраас бид нэр өөрөөсөө илүү их мэдэлтэй ч юм уу, илүү мэрэгжилтэн хүний үгэнд шууд автчихдаг. Тийм болохоор одоо энийг бид нэр ашиглахын тулд зохиомлоор өөрийгөө их мэдэлтэй, чадвартай, мундаг гэсэн дүр төрхийг нөгөө хүндээ харуулж чадах юм бол нөгөө хүн чинь үг дүүгээ зөв дагнаа гэсэн. За жишээ нь одоо би сая танд нэг эм өгөх юм бол та уухгүй гэж ярьжсэн шүү дээ. Тэгвэл би өөр яг эмчийн дүр тоглоод яг эмч шиг болж гарч ирээ танд эм өгөх юм бол та уух магадлалтай гэсэн. Тийм болохоор бид нэр гадаад үзмжээрээ нөгөө хүмүүс ямар хүнд захирагддیں, ямар хүнд итгэдیں тэр дүр төрхийг бид нар гадаад үзмжээрээ бий болгож чадах юм бол бас бусд хүмүүст нөлөөлөх боломжтой юм байна. За тэгвэл эрх мэдэлтнийг илтгэдэг 3 шинж тэмдэг байт юм байна. Нэгт бол албан тушаал цол хэрэг. Дарга, цагдаа, сайд, эмч гэдэг нэр цол өөрөө өөртөө одоо бусд хүмүүст нөлөөлөх маш их зүйл болд юм байна.
Тийм болохоор одоо левер хийдэг хүмүүс одоо өөрсдийгөө профессор, доктор ч юм уу судлаач гэж хэлдэг тий. За энээс гадна альбом тушаалаас гадна бас одоо хувцаслалт бол бас нөгөө хүнийг илтгэж идэм юм тий. Жишээ нь одоо маш гоё үнэтэй загварлаг, сонгодог загварын тийм костюм өмссөн хүмүүс бас хүмүүсийг аягүй левердэж чаддаг гэсэн байна. За мөн ганган эд зүйлс ч юм уу тий, үнэтэй машин ч юм уу тиймэрхүү зүйлсийг одоо хэрглэж байгаа хүмүүс бас бид нэр автоматар даалт ухамсар маань тийм хүмүүсийг хүндлэж тийм хүмүүсийн одоо үгийг илүү сонсох магадaltaй байд юм байна. Тэгэхээр одоо муухай ч гэсэн бусад хүмүүс та нөлөөлөхийг хүсэх юм бол бусад хүмүүс ямар хүнийг дагдیں۔ Ямар дүр төрхтэй хүнийг дагдیں۔ Тэр дүр төрхийг нь одоо бүрдүүлж чадах юм бол бас бусад хүмүүст нөлөөлөх боломжтой ахны. За хамгийн сүүлийн 6 дахь товчлуур бол хомсдол цөөний дүрм гэсэн товчлуур байгаа. За энэ ямар дүрм бэ гэхээр маш ойлгомжтой. Жишээ нь одоо энэ дэвтэр байлаа гэж бодъё л да. Энэ дэвтэр бол яг л адилхан нэг л ийм зүгээр дэвтэр байгаа. Тэгтэл энэ дэвтэрнээс хэрвээ 100 ширхэг танд байлаа гэж бодъё. Тэгхийн бол энэ дэвтэр шууд танд үн цэнийг алдаж эхлэх юм байна. Уул нь дэвтэр яг л адилхан нэг дэвтэр байгаа. Тэгтэл 100 ширхэг байхаараа л шууд үн цэнэг болж эхэлдэг. Та 100 ширхэг дэвтэртэй ахын бол хин нэгэн үн шууд бэлгэлжил байдаг, үнгүү өгчл байдаг, зүгээр өгчл байдаг. Тэгтэл энэ дэвтэрнээс ганцхан ширхэг байгаа. Тэгхийн бол гинт таны хувьд үн цэнтэй болж эхэлнэ. Уулын дэвтэрээр материал нь ч юм уу, загвар нь ч юм уу юу ч өөрчлөгдөөгүй. Тэгтэл энэ нь зүгээр л 100 ширхэг байна уу, 1 ширхэг байна уу гэдгээс хамаарат таны хувьд үн цэн нь шал өөр болчихдог. Тийм учраас энэ юу гэсэн үг вэ гэхээр та өөрийгөө юм уу эсвэл зархаж байгаа бүтээгдэхүүнээ ч юм уу эсвэл хийлгэж байгаа тэр нэг зүйлээ үн цэнтэй цөөн гэж мэдрүүлэх ёстой гэсэн. Жишээ нь та өөрийгөө найздаа ч юм уу хамт ажиллах хүндээ ч юм уу хизээж уулзах боломжтой би бол завтай байнгын мөнхийн олтоц ихтэй хүн шүү гэд ойлгуулчих юм бол тэр хүний хувьд та үн цэн чинь багаснаа гэсэн. Харин эсвэргээрээ та маш завгүй байнгын ажилтай байдаг ч юм уу эсвэл өөрийнхөө хобби хичээл ажил карьераасаа болоод завгүй байдаг ч гэсэн өнөөдөр нэг л цаг уулзах боломжтой гэх юм бол гинтэл нөгөө хүн чинь таныг үн цэнтэйгээр бодож эхэлнэ гэсэн үг. Тийм болохоор одоо үнэхээр бидний тарих угаасаа л ямарваа нэгэн зүйлийг маш их байдаг, олдцохтэй гэж бодох юм бол үн цэнийг нь доогуур үнэлдэг. Уул нөгөө зүйл нь яг л хэвэндээ байгаа ч гэсэн харин олдоц багтаа гэж бодох юм бол үн цэнтэй гэж ханддаг учраас бид нэр үүнийг нь ашиглаад өөрийгөө ч юм уу зарж байгаа бүтээгдэхүүнээ ч юм уу өөрийнхөө брендийг тийм олдцохтэй зүйл биш шүү. Цөөхөн зүйл шүү гэдгийг ойлгуулах юм бол нөгөө хүн чинь илүү хүн цэнтэйгээр бодож илүү их тэр одоо та бол олдоц багтаа хүн гэдэг өөрийгөө мэдрүүлчих юм бол жишээ нь таны үгийг илүү сайн сонсох юм уу тийм байх магадлалтай ахны. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр нөлөөлөл ном дээр үндэслээд товчлуур шиг үйлчилдэг. Яг эмзэг цэгийг нь олж дарчилж чадах юм бол хариу үйлдэл нь тодорхой шууд үйлчилдэг сэтгэл зүйн 6 аргыг танилцууллаа. Тэгээд энэ номыг уншиж явах явцад бол энэ Тунгаан ботхуу түргэн шитгүү гэдэг номыг бүр заавал унших хэрэгтэй юм болов уу гэж бодгцсан. Яагаад гэвэл бид нэр ингээл шууд хин нэг хүн надад туслах юм бол нөгөө хүндээ ч гэсэн би хариу туслах ёстой гэдэг байгаа чинь ер нь бол Тунгаан бодлогүйгээр түргэн шийдвэр гаргаж байгаагийн илрэл шүү дээ тий. Яг энэ хүн надад нэг кола бийдгэлснээ артаас нь шууд нэг хандив өгөөч гэж гуугаад ч юм уу нэг тоглолтын тасалбар зарах гээд байгаа нь яг зөв үү буруу юу гэж дүгнээд хэрвээ нэг кола авсныхаа төлөө энийг нь хийж өгөх нь надад алдагдaltaй байна гэх юм бол үгүй гэж татгалзах хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. Харин бид нар бол шууд нөгөө кодынхоо дагуу би нэг колаг нь аваад ууцсан юм байж би өөрөө нэг энэ хүн надад тусалсан байтал би буцаад хариу үйлдэл өөрт нь буцаагаад туслахгүй болохгүй шүү дээ гэж өөр даалт ухамсараараа шууд автомат хариу үйлдэл үзүүлж болохгүй гэдэг талаар энэ ном дээр бичсэн юм байлаа. Тэгэхээр энэ номыг ихэлсэн байгаа. Тэгэхээр дараагийн бичлэг дээр бид нэр өнөөдрийн бичлэг дээр бол бусад хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар ярьсан болвол бас тэгвэл нөлөөлөлт нь тэгэж авталгүйгээр зөв шийдвэр гаргахын тулд яах ёстой юм бэ гэдэг талаар дараагийн бичлэг дээр энэ ном дээр үргэлжлүүлээд ярих болно. Маш бас хэрэгтэй ном юм шиг санагдсан. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр энэ нөлөөлөл номыг ярьсан. Нөлөөлөл ном гэхдээ одоо нөгөө нэг дахин хэвлэгдэхгүй байгаа юм байлээ. Тэгэхээр энэ номыг хэрвээ та авахыг хүсвэл магадгүй 30 номын дэлгүүртэл байгаа ах гэж бодож байна. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя.